2026 онд Өмнөд Солонгосын нэгэн драм дэлхийн нийтийг байлдан дагуулсан. Нэр нь Teach-You Lesson байлаа. Энэхүү бүтээл нь багшийн эрхийг хамгаалах товчоог их зохиомжтой байгууллагын тухай өгүүлдэг. Энэхүү байгууллага нь багш нарын алдсан эрх мэдэл нэр хүндийг сэргээхийн тулд байгуулагдсан бөгөөд сургуулийн дээрлэхэгчид болон хүчирхийлэл үлддэг эцэг эхчүүдтэй тэмцэж тэднийг хамгийн сэтгэл ханамжтай аргаар зогсоодог. Цуврал Netflix дээр гарсан даруйдаа дэлхийд даяар номер 1 болж хүмүүсийн дунд асар хурдан төвжээ. Үзэгчид энэ киног үзээд дотор нь онгойж байгаа мэт мэдрэмж авдаг байсан. Энэ бүтээл багшийн талд, сурагчдын талд ч орсонгүй. Харин хохирогчийн талд зогссон нь үүний гол санаа байлаа. Гэхдээ Солонгосын үзэгчид энэ драмыг ингэтлээ ихээр хайрлсан өөр нэг шалтгаан байсан. Энэ нь зүгээр нэг зохиомжтой түүх биш байлаа. Бодит амьдрал дээр яг кинонд гардаг шиг аимшигтай сургуулиуд үнэхээр байсан. Гэвч киноноос ялгаатай нь бодит амьдрал дээр хохирогчдыг аварч шудраг ёсыг тогтоох багшийн эрхийг хамгаалах товчоо гэж огт байсангүй. Энэ драм гарахаас хэдхэн жилийн өмнө Солонгосын боловсролын салбарт болсон хоёр хэрэг улс орныг бүхэлдэн зочроож хүмүүсийн анхаарлыг сургуулийн бодит асуудал руу хандуулсан. Эхний хэрэг нь улсынхаа хамгийн нэр хүндтэй ахлах сургуулиудын нэгэнд гарсан дээрлэхэлд байсан. Тухайн үед ажиллаж байсан нэгэн прокурор өөрийн дээрлэхэгч хүүгээ хамгаалахын тулд юу ч хийхээс буцаагүй. Харин хоёр дахь хэрэг нь нэгэн бага сургуульд болсон эмгэнэлт явдал байв. Ердөө 24 настай сурагчдаа чин сэтгэлээсээ хайртай байсан нэгэн багш өөрийн ажилтг сургуулийнхаа дотор амиа юугдгсэн. Өнгөс харахад энэ хоёр хэрэг хоорондоо ямар ч холбоогүй мэд. Гэвч энэ хоёр хэргийн гүнд энэ драмын тавьсан яг ижил асуулт нуугдж байлаа. Солонгосын нийгэм үнэхээр хамгаалах ёстой хүмүүсээ хамгаалж чаддаг. Эхний хэрэг 2017 оны хавар эхэлж. Гангвон аймгийн Хонсон хотод байрлах Korea Minjung Academy нь улс даяар шилдэг сурагчдыг эсвэлдэг нэр хүндтэй элит ахлах сургууль. Энд сурагчид 3 жилийн турш дотор байранд хамт амьдарч бараг бүх цаг хугацаагаа хамт өнгөрөөдөг. Сургууль жижиг сурагчдын тоо цөөн учраас багш нар нь хүүхдүүдэд та нар ах дүүс шиг байх ёстой гэж үргэлж хэлдэг байж. Гэвч тэрхүү ах дүүсийн харилцааг их орчны дунд аимшигтай зүйл болсон юм. Хохирогчийн жинхэнэ нэрийг нууцлсан ч түүнийг Сон Мин гэж нэрлэдэг. Түүнийг таньдаг хүмүүсийн хэлснээр Сон Мин үргэлж нэмсэглэж хүмүүртэй амархан дотносдог хүүхэд байсан. Гэвч нэг үеэс эхлэн тэр эрс өөрчлөгдөж. Тэр улам бүр дуугүй болж эцтэй бараг хинтэж ярьдаггүй болсон байна. Хүмүүс түүнийг зүгээр л хичээлийн ашиглалд туйлдсан байх гэж боджээ. Гэвч бодит байдал өөр байлаа. Сонгмын хүнд ч хэлж чаддаггүй нэгэн аимшигтай асуудалтай нүүр тулж байсан. Түүний өрөөний хамтрагч түүнийг дээрлэхэж эхэлсэн байв. Эхэндээ хоёр хүүхэд эвтэй байсан ч нэг өрөөнд хамт амьдрах явцдаа жижиг маргаанууд гарч эхэлжээ. Удалгүй харилцаа нь бүр мөсөн муудаж өдөр бүр хамт байх тусам мөргөлдөөн улам гүнзгийрсэн байна. Эцэст нь энэ бүхэн нэг талын тасралтгүй дарамт болон хуурч. Дээрлэхэлд тэдний ахлах 1-р ангийн 5-р сараас эхэлсэн. Эхэндээ голдуу хил амаар доромжилдог байв. Хоолны газар Сонгмын орж ирэх болгонд өнөө хүүхэд бусдын өмнө чангаар энэ гахай хүний хоол иддэг газар юу хийж яваа юм. Чи гахаан тэжээлээ идэх ёстой үсттэй шүлхий тусгаас өмнө зайлгэж орилдог байсан. Тэр хэлэхдээ хэцүү доромж үгсийг өдөр бүр хэлдэг байж олны өмнө Сомминыг түлхэн холтуулж гахаа минь амаатад зүгээр суу хэмээн олонний өмнө байнга доромжилдог байсан. Сургуулийн дотоод мөрдөн шалгах тайланд дурдсанаар ангийнхан нь тэр Сомминыг тоолж барамгүй олон удаа доромжилж хүний мөсгүүгээр харцдаг байсан хэмээн мэдүүлжээ. Гэхдээ үүгээр дуусаагүй тэр Сомминыг улс төрийн өнгө аясаар хүртэл доромжилж коммунист хэмээн дууддаг байсан. Солонгост хэн нэгнийг ингэж хэлж байна гэдг нь эх орноосоо урвч гэсэн маш ноцтой утга агуулдаг. Тэрээр Сомминыг байнга муухай үнэртэй гэж хэлдэг байсан харин мэрэгжилтний хэлснээр хүнийг үнрээр нь доромжлно гэдэг бол тухайн хүний нэр төрийг огтхонч тоодоггүйг илтгэн. Энэ нь нөгөө хүнийг аль болох гүн шархлуулах гэсэн санаатай маш хөгжсөн хэлбэрийн харгислал юм гэж. Гэхдээ дээрлэхэлт зөвхөн хил амаар дуусаагүй. Өрөөний хамтрагч нь бусад сурагчдыг Соммины эсрэг турхирч сургуулийн клубээс хүртэл хөөж гаргуулжээ. Ингэснээр Сонгмын өөрийн ангийнхныхаа өмнө системтэйгээр ганцаардаж бүхнээс тусгаарлагдсан байна. Энэ нь ч түүний амьдралыг бүрэн сөрүүлсэн юм. Сонгмын сургуульд эцэгтэй ангийнхаа эхний 30% багтдаг сайн сурагч байсан. Гэж эцэстэн сургуулийн үзүүлэлт ирсэн муудаж сургуулиас анхааруулга авах хэмжээнд хүртэл унж. Гэхдээ хамгийн ноцтой нь дүн биш байлаа.
түүний сэтгэл зүйн байдал бүрэн нуурсан юм. Тухайн үед үзлэг хийсэн эмч Сон Минийг түгшүүрийн эмгэг болон сэтгэл готролтой гэж оншилжээ. Тэр бүхэл өөрийгөө гэмтэх бодол хүртэл төрж эхэлсэн бөгөөд яаралтай эрчимтэй сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай гэж тэмдэглэсэн байна. Сон Миний ертөнц бүхэлдээ нурсан байлаа. Харин дээрлэхэгч өөрийн үйлдэлийг хэрхэн тайлбарласан байна. Сургуулийн сахилгын хорооны өмнө тэр үннийг хэлэхэд сайн сандаггүй. Найз маань буруу юм хэлэхээр жаахан ичдэг байсан. Их итгэхээр нь бас жаахан шоолдог байсан. Ер нь л хүүхдүүд хоорондоо тоглож байгаа юм шиг зүйл байсан гэж. Мөн тэр Сон Минийг үнэхээр гомдсон гэж огт бодоогүй. Учир нь тэр үргэлж инээгээд өнгөрөөдөг байсан хэмээн мэдүүлсэн байна. Гэвч ангийнхны мэдүүлэг үүнийг бүрэн үгүйсгэж байв. Энэ бол огтхонч энгийн тоглоом биш. Харин удаан хугацаанд үргэлжилсэн санаатай хил амар хүчирхийлсэн ноцтой дээрлэхэлт байсан. 2018 оны 3 дугаар сард сургууль эцэст нь дээрлэхэлтийн асуудлыг хэлэлцэх хороог хуралдуулжээ. Хороонд багш нар эцэг эхчүүд оролцсон ба дээрлэхэгчийн аавч мөн ирсэн байна. Тэр хүн бол тухайд Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан прокурор Чон Сүн Шин байлаа. Тэр хурал дээр нэг л зүйлийг дахин онцолсон. Миний хүү хэнийгч зохиогүй. Хэрэг зодсон байсан бол өөр хэрэг. Гэхдээ энэ бол ердөө хил амаар тоглосон асуудал. Хүүхдүүд хоорондоо муу санаагүй тоглож байсан гэж. Гэвч хороо энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд дээрлэхэлт маш ноцтой байсан. Удаан хугацаанд үргэлжилсэн санаатай үйлдэл байсан. Дээрлэхэгч эвлэрэх ямар ч хүсэлгүй байсан гэж дүгнэжээ. Ингээд хороо түүнд сургуулиас албадан шилжүүлэх сахилгын шийтгэл оноосон байна. Солонгосын сургуулийн сахилгын 9 шатлалын системд албадан шилжүүлэх нь хамгийн хүнд шийтгэл болох сургуулиас бүр мөсөн хөөхөөс ердөө нэг шат доогуур байдаг. Сон Мин бараг 10 сарын турш өдөр бүр хил амаар доромжлуулж олны өмнө гутаагдсан гэдгийг бодвол энэ шийтгэл огт хэтэрхий хадуу байсангүй. Энэ хэрэг ингээд дуусах мэт харагдсан. Гэвч прокурор Чон Сүн Шин энэ шийдвэрийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэр мөчөөс эхлэн эрх мэдэлтэй нэгэн эцэг өөрийн бүх боломжийг ашиглан хүүгээ шийдэглээс мултлахын төлөө олон сарын үргэлжлэх ширүүн тэмцлийг эхлүүлжээ. Тэр тэмцэл нь хамгийн их шаргалсан хүнийг улам ихээр зовоох бол. Сургуулиас албадан шилжүүлэх шийдвэр гармагц дээрлэхэгчийн эцэг их шууд хөдөлж эхэлжээ. Тэд Гангвон аймгийн боловсролын газарт гомдол гаргаж уг шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна. 2 сарын дараа сурагчийн сахилгын асуудал хариуцсан зөвлөл хуралдаж шилжүүлэх шийдвэрийг цуслах эсхийг хэлэлцэв. Тэр хурал дээр Сон Мин дахин нэг удаа хамгийн хэцүү зүйлийг хийхээс өөр аргагүй болов. Тэр өөр тохиолдсон бүх аимшигыг дахин бусдын өмнө ярьж эргэн санах хэрэгтэй болсон юм. Сон Мин тэдэнд ингэж ярьсан байдаг. Өдөр бүр тэсхийн аргагүй байсан. Намайг доромжилсан бүх дурсамж байнга санаанд орж ирдэг байсан. Аимсахлахтаж хэцүү болдог байлаа. Тэр бүр хэрвээ намайг зодсон бол арай дээр байх байсан гэж хүртэл хэлжээ. Учир нь биеийн шарах идэгдэг, харин өдөр бүрийн доромжлол түүний сэтгэлийг бүрэн сүйтгэсэн байлаа. Тэр цааш нь хэрвээ би тэр хүүхэдтэй дахин нүүр тулбал амьд үлдэж чадахгүй байх хэмээн ярьж зөв шийдвэр гаргаж өгөхийг зөвлөлөөс гуйн хүссэн байна. Харин энэ бүхнийг давж заалдаж эхэлсэн дээрлэхэгч өөрөө тэр хуралд ирээгүй. Дээрлэхэлтийн хэрэг ил болсноос хойш 2 сар өнгөрсөн ч түүний тал Сон Минд нэг ч удаа чин сэтгэлээсээ уучлалт гуйсангүй. Түүнээс бичгийг шаардсан албан ёсны уучлалч олон нийтийн дургуутслыг төрүүлжээ. Учир нь тэр өрдөө нэг хүрэхгүй нүур битсэн байна. Ийм богинохон загтал нь үнэхээр гимшиж байгаагийн илрэл гэж харагдахгүй байсан. Харин тэрхүү хуралд дээрлэхэгчийн тал өмгөөлөгч хүртэл авчирчээ. Тэр өмгөөлөгч нь санамсаргүй нэгэн биш байв. Тэрээр өмнө нь шүүгчээр ажиллаж байсан бөгөөд прокурор Чон Сүн Шинтэй шүүхийн судалгаа сургалтын хүрээлэнд хамт сурж байсан нэг ангийнх нь хүн байж. Өмгөөлөгч ингэж маргав. Дээрлэхэгчийн өөрийн ярьснаар бол үнийг хүчирхийлэл гэж хэлэхэд хэцүү. Хэнийг ч зодоогүй, хэний ч юмыг булаагаагүй. Энэ бол хүүгүүд хоорондоо гаргадаг жирийн зүйл. Тэр бүр цаашлаад Сон Мин үссэн бол ийм байдалд орохгүй байх боломжтой байсан гэсэн утгатай зүйл ярьжээ. Эцэст нь зөвлөлөөс гаргасан шийдвэр бүгдийг гайхшруулсан юм. Шилжүүлэх шийдвэрийг хэвээр үлдэх ёстой гэж зөвхөн нэг эцэг их санал өгсөн байна. Харин бусад бүх гишүүн түүнийг хүчингүй болгохоор санал өгчээ. Ингэснээр албадан шилжүүлэх шийдвэр цуслагдж дээрлэхэгч сургуульдаа үлдэх болов. Үүний дараа тэрээр хүмүүсийн дунд би ямар ч буруу зүйл хийгээгүй. Бүгд л буруу ойлголцол байсан гэж ярьж явдаг болсон байна. Харин хамгийн их шансан хүн нь мэдээж Сон Мин байлаа. Тэр дахин сургуультай очих зориггүй болсон юм. Тэрээр амьдралдаа ийм мэс чанаргүй хүнтэй хизээж таарж байгаагүй хэмээн хэлжээ.
Харин дээрлэхэгч нь бүр би өмгөөлөгч хөсөлж хэрэг дээрээ ялсан гэж гайхуулдаг болсон байна. Гэвч үнээс ч аимшигтай зүйл байсан Сонгмын айдас давтжээ. Дээрлэхэгчийн аав бол прокурор, жинхэнэ эрх мэдэлтэй хүн. Тэр өрөөс нь өш авч амьдралыг нь улам хүндрүүлбэл яах вэ гэсэн айдас түүнд төрсөн байна. Тэр үед Сонгмын нэгэн зүйлийг ойлгосон, над шиг хүмүүсийг хинч хамгаалдаггүй юм байна. Дээрлэхтийн талаар хэлээд юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Эцэст нь үргэлж дээрлэхэгч ялдаг юм байна гэж тэр зөвхөрсөн байлаа. Гэвч тэмцэл хараахан дуусаагүй. Энэ удаа Сонгмины эцэг их өөртөө давж залдаж дээрлэхэгчийг сургуулиас шилжүүлэхийг дахин шаардчихав. Гангон аймгийн дээрлэхэлтийн асуудал хариуцсан хороо өмнөх шийдвэрийг дахин баталж дээрлэхэгчийг шилжүүлэх нь зөв гэж үзв. Гэвч үнийг хүлээн зөвшөөрөхийн оронд хүүгийн эцэг их чихэн утгаараа хууль шүүхийн томоохон тэмцэл эхлүүлсэн байна. Прокурор аав өөр эзэмшдэг бүх хууль зүйн мэдлэг нөлөөг ашиглаж эхэлжээ. Тэд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг төр төдгөлзүүлэх хүсэлт захиргааны мөн хэрэг. Сургуулийн эсрэг хориг арга хэмжээ авах хүсэлтгээд зэрэг олон ажиллагаа эхлүүлсэн байна. Эдгээр хууль зүйн ажиллагаа зэрэг явах тусам хамгийн чухал зүйл улам хойшлогдсоор байлаа. Тэр нь Сонгмины хамгийн их хүсэж байсан ганц зүйл өөрийг нь өдөр бүр тамалсан хүнээс салгах явдал. Хуулийн ажиллагаа үргэлжилсээр байх зур Сонгмын болон дээрлэхэгч нэг сургуультай хамт суралцсаар байлаа. Тэд тухайн үед нэг өрөөндөө хамт амьдрахаа болсон байсан ч дотор байртай сургууль учраас өдөр бүр бие биетэйгээ таарахаас өөр аргагүй. Сонгмын хожим ингэж ярьсан. Тэр хүүхэдтэй нэг ангид суух болгонд гар минь өөрийн ирэхгүй салгалж эхэлдэг байсан. Нэгэн шинжээч түүний тэрийн сэтгэл зүйн байдлыг ингэж тайлбарласан юм. Хэрэг удаан үргэлжлэх тусам Сонгмины айдас улам нэмэгдэж байсан. Тэр энэ бүхэн үнэхээр тэр прокурор аавын эрх мэдлээс болоод ингэж удаашраад байгаа юм болов. Дахиад л шийдвэрлэх шийдвэр цуслагдвал яах вэ гэж бодож байсан нь гарцаагүй гэж. Өөрөөр хэлбэл Сонгмын өдөр бүр айцтайгаар өөрийг нь дээрлэхэж байсан хүнтэй нэг сургуульд амьдарч байлаа. Нөхцөл байдал улам хүндэрсэн. Үннийг хэлэхэд тэр дээрлэхэлтийн талаар анх дуурхаас өмнөхөөс ч илүү айцтай болсон байж. Эцэст нь Сонгмын тэсэх болсон юм. Тэр сургуулиа орхин явжээ. Сургуулиас явсан хүн нь дээрлэхэгч биш харин хохирогч байлаа. Харин дээрлэхэгч хэвийн амьдралаа үргэлжлүүлв. Тэр клубын үйл ажиллагаанд оролцсоор шалгалтаа өгсөөр ердийн сурагчдын амьдралаар амьдарсаар байлаа. Үүний зэрэгцээ прокурор Чон Сүншин хуулийн тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Анхан шатны шүүх албадан шилжүүлэх шийдвэр зөв гэж шийдвэрлэхэд тэр даруй давж залгах шатны шүүхэд ханджээ. Мөн дахин шийдвэрийг төдөлзүүлэх хүсэлт гаргасан байна. Давж залдах шатны шүүгч мөн адил шилжүүлэх шийдвэр зөв гэж дүгнсэн ч тэр бууж өгсөнгүй. Энэ удаа бүр дээд шүүх хүртэл давж залдсан. Эцэст нь дээрлэхэгчийг үнэхээр өөр сургууль руу шилжүүлэх хүртэл нийтдээ ойролцоогоор 11 сар зарцуулжээ. Нэгэн шинжээчийн хэлснээр сургуулийн дээрлэхэлтийн хэрэг дээд шүүх хүртэл явсан тохиолдол энэ ганцхан байдаг гэж. Өөрөөр хэлбэл Солонгосын түүхэнд ийм урт хугацаанд ийм өндөр шатны шүүхүүдээр явсан дээрлэхэлтийн хэрэг өмнө нь байсангүй. Гэхдээ энэ бүхний хамгийн их ёжтой зүйл нь өөр байсан. Энэ бүх хэрэг өрнөж байх хугацаанд Чон Сүншин прокурорын байгууллагын хүний эрхийн хэлтсийн дараагаар ажиллаж байж. Өөрөөр хэлбэл бусдын эрхийг хамгаалах үүрэгтэй хүн өөрийнхөө ангийнхаа хүүхдийн эрхийг олон сарын турш уландаа гიშгэж байхад нүдэ ансан гэсэн үг. Хожим нь дээрлэхэгч Солонгосын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг болох Сөүлийн үндэсний их сургуульд илсэн орсон нь олон нийтэд мэдэгдсэн. Харин Сонгмын сургуулийн орхихоос өөр аргагүй болсон. Тэр дараа нь ерөнхий боловсролын дипломо онлайнаар шалгалт өгч авч улмаар их сургуульд илсэн орсон гэж мэдээлэгдсэн байна. Түүнээс хойш Сонгмын болон Чон Сүншиний хүү хоёрын одоогийн амьдралын талаар олон нийтэд баталгаатай мэдээлэл гараагүй. Гэхдээ энэ усад зөвхөн сурагчдад хохирдоггүй. Заримдаа хамгийн том хохирогч нь багш нар өөрсдөө болдог. Ингээд хоёр дахь хэрэг рүү орцгоё. 2023 оны 100 Сөүл хотын нэгэн бага сургуулийн өмнө улс орны өнцөг булан бүрээс илгээсэн хэдэн зуун эмгэнлийн цэцгэн хэлхээ өргөдөн байрлаж байлаа. Хар хувцастай хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилж бүгд л нэг хүнийг эцсийн замд нь үтгэхээр ирсэн байв. Тэр хүн бол дөнгөж 24 настай багш байсан бөгөөд бид түүнийг Пак багш гэж нэрлэх болно. Тэр өөрийн ажилдаг байсан сургуулийнхаа дотор амиа өгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл түүний нас барсан газар нь өдөр бүр сурагчдаа хичээл заадаг байсан тэрл сургууль байлаа. Хамт ажилдаг багш нар нь нулимсаа барьж чадсангүй. Тэр бол ажлын гараагаа дөнгөж эхлүүлж байсан залуу багш. Багасаа л багш болохыг мөрөөддөг байсан нэгэн байж хүмүүс бүгд л нэг асуултыг асууж байлаа.
юу түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн юм бэ? Түүнийг их сургууль сургаж байсан профессорд хүртэл эмгэнэл илэрхийлж болсон явдлыг бүрэн шалгахыг шаардсан юм. Энэ мэдээ хамгийн ихээр цочроосон хүмүүсийн нэг нь 4 жилийн турш түүнийг удирдсан эрдэм шинжилгээний зөвлөх нь байлаа. Тэр профессор Паквагшийг хизээч мартахгүй оюутан байсан гэж дурссан. Тэр үргэлж хамгийн урд игнэнд сууж багшийн хэлсэн үг бүрийг алдалгүй сонсдог байсан. Түүний нүд үргэлж дулаахан, нүүрэнд нь инээмсэглэл тодорж байдаг байж. Профессор хэлэхдээ тэр яг л тэр дулаахан харцаараа хүүхэд бүрийг ширтэн хичээл зааж байгаа дүр зураг одоо ч нүдэнд харагддаг хэмээн дурссан байна. Анхны ажлын байрандаа томилогдсныхаа дараач Паквагш сурвалцахаа зогсоосонгүй. Тэр магистрийн сургуульд илсэн орж хүүхдүүдэд илүү сонирхолтой, илүү үр дүнтэйгээр хэрхэн хичээл заах талаар үргэлжлүүлэн судалж байж. Түүний багш болох хүсэл, мэрэгжилдээ зориулсан сэтгэл нь үнэхээр хүчтэй байсан. Гэвч тэр ганцаараа дааж дэлгэргүй их дарамтын дор орж эхэлжээ. Паквагшийн хариуцж байсан 1-р анги дунд удирдахад маш хэцүү хэд хэдэн хүүхэд байсан. Нэг сурагч ангийнхаа хүүхдүүдийг байнга зохиж хараал хэлдэг байсан бөгөөд үүнээс олж өдөрт 5 хүртэл удаа маргаан гардаг байж. Өөр нэг хүүхэд байнга горилж хяналтаас гарсан авир гаргадаг байсан. Дөнгөж 24 настай ажлын гараагаа эхэлж байсан залуу багшийн хувьд энэ бүхэн үнэхээр асар хүнд сорилт байлаа. Гэсэн ч Паквагш тэдгээр хүүхдүүдийг бусдаас илүү халамжилдаг байсан. Анги нь эмх замбраагүй болохоос сэргийлэхийн тулд тэр ангийн тэмдэглэлдээ өдөр бүр маш нарын тэмдэглэл хөдөлдөг байж. Хинтээ яаж ажиллах, ямар хүүхдүүдэд ямар арга хэрэглэх, дараа нь юуг анхаарах ёстой гэд бүгдийг нь нэг бүрчлэн бичдэг байсан. Гэхдээ үгээрч дуусаагүй. Тэр ангийнхаа хажууд байсан жижиг агуулгын өрөөг өөрийн гараар цэвэрлэж тогтжуулжээ. Дараа нь тэр өрөөгөө мэдрэмжийн өрөө гэж нэрлэсэн байна. Хэрв ямар нэгэн хүүхэд сэтгэл хөдлөлөө удирч чадахгүй бол Паквагш түүнийг энэ өрөөнд дагуулan орж хамт сууж ярилцсан тайвшруулж сэтгэлээ илэрхийлэхэд нь тусалдаг байж. Энэ өрөө бол сурагчдаа аз жаргалтай байгаасаа гэсэн түүний чин сэтгэлийн илэрхийлэл байсан. Тэр бүр өөртөө зориулж сурагчдтай хэрхэн харьцах тухай жижиг гарын авлах хүртэл бичсэн байж. Тэнд хүүхэд бүрийг инээмсэглэн уухт тэдэнд үнэхээр санаа тавьж буйгаа мэдрүүл. Хизээч бууж өгч болохгүй гэж бичсэн байсан. Энэ бүхэн түүнийг сурагчдаа ямар ихээр харилдгийг харуулж байлаа. Гэвч тэр хичнээн хичээсэн ч ангид гардаг асуудал зогссонгүй. Харин бүх буруу түүн дээр л ирдэг байсан. Үүн дээр нэмээд эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй үргэлжилсэн. 30 хүрэхгүй хүүхэдтэй ангид нийт 10 эцэг эх ээлж дараалан ирж манай хүүхдэд сайн хандаарай. Манай хүүхдийг анхаараарай. Манай хүүхэд хохирчлоо гэж илдэв шаардлага анхааруулах хэлдэг байсан. Харин Паквагш тэр бүрдэн би илүү сайн ажиллаж чадаагүйдээ уучлалт хүсэж байна хэмээн дахин уучлалт гуйхаас өөр аргагүй болдог байв. Тэр өөрийн буруугүй зүйлсийн төлөө хүртэл байнга уучлалт хүсдэг болсон юм. Эцэст нь нэгэн хэрэг түүнийг бүрэн сүхрүүлжээ. Энэ явдал түүнийг нас барахаас ердөө 5 хоногийн өмнө болсон байна. Сурагчдын хооронд жижигхэн маргаан гарч нэг хүүхдийн дух баг зэрэг зүсэгдсэн байж. Паквагш тэр өдрийн турш хоёр талын эцэг эхтэй ээжлэн ярьж маргааныг эвдрүүлэх гэж маш их хичээсэн байна. Гэвч байдал улам дордов. Нэгэн эцэг эх маш их уурлан хичээлийн үеэр болсон юмыг чи яаж хараагүй юм бэ хэмээн түүнлүү ширүүн дайрсан байна. Тэр орой 21 цагаас хойш нэгэн эцэг эх Паквагшийн хувийн гар утас руу маш урт зурвас илгээж. Тэр зурваст багшийн ажлыг нэг бүрчлэн шүүмжилж олон гомдол бичсэн байв. Гэтэл үүгээр дууссангүй. Маргааш хичээл орж байх үеэр тэр хүн дахин мессеж бичсээр байж. Паквагш хамт ажилладаг нэгэн багштай тэр хүн миний хувийн дугаар руу дахин залгаад байхаар үнэхээр айцтай, эвгүй санагдж байна хэмээн ярьсан байна. Гэвч сургуулийн зүгээс түүнд өгсөн цонын ганц зөвлөгөө нь утасны дугаараа сольжих гэсэн үг байлаа. Өөрөөр хэлбэл сургууль түүний үрж байсан дарамтын ачаанаас нэг ч удаа хуваалцаж бодитоор туслаагүй. Тэр үеэр Паквагш ээждээ ердөө ганцхан мөртөө зурвас илгээсэн надад үнэхээр хэцүү байна. Түүний үлдээсэн тэмдэглэлүүдийг уншихад залуу багшийн сэтгэл хэрхэн өдөр ирэх тусам аажмаар мөхөж байсныг тодхон харж болно. Тэр өглөө бүр сургуультай ирэхдээ өнөөдөр дахиад л цээж давчдаж айцтай байна хэмээн бичдэг байж. Өөрийн хүчээр зохицуулж чадахгүй хүүхдүүдийн өмнө зогсох бүртээ тэр өөрийгөө улам бүр хүчгүй арчаагүй мэт мэдэрдэг болсон байна. Тэр үргэлж дараагийн гомдол хизээ ирэх бол гэж айдаг байж. Ингэж өдөр бүр дарамтанд амьдарсаар нэгэн өдөр Паквагш урдын адил ангийнхаа тэмдэглэлийг бичиж хийх ёстой бүх ажлаа дуусгасан байна. Харин дараа нь тэр хизээж эргэж ирэхгүй замыг сонгожээ.
Тэр өөрийн гараар байгуулсан мэдрэмжийн өрөөндөө амиа өгүүлсэн юм. Өөрийн сурагчдад туслахын тулд бүтээсэн тэр өрөө эцэстээ түүний амьдралын сүүлчийн газар болсон байлаа. Энэ эмгэнэлт хэрэг Солонгосын сургуулиуд ямар гүн хямралд орсныг улс даяар ил болгожээ. Нэгэн судалгаагаар бага сургуулийн багш нарын 99% нь сурагчид хичээл өмүүлэх эцэг эхийн доромжлол, үндэслэлгүй гомдол зэрэг багшийн эрхийг зөрчсөн үйлдэлүүдтэй нүүр тулж байсан гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл пак багшид тохиолдсон зүйл онцгой тохиолдол биш байж. Яг түүн шиг зовж шаанчгүй багш нар Солонгос даяар маш олон байсан. Өнгөц харахад эдгээр хоёр хэрэг хоорондоо ямар ч холбоогүй мэт санагдана. Эхний хэрэгт эрх мэдэлтэй нэгэн эцэг хууль шүүхийг ашиглан дээрлэхэгч хүүгээ хамгаалсан. Эцэст нь сургуулийн орхисон хүн нь дээрлэхэгч биш, харин хохирогч болсон. Хоёр дахь хэрэгт сурагчдаа бүхнээс илүү харилдаг байсан залуу багш эцэг эхчүүдийн тасралтгүй дарамт гомдлын доор ганцаараа сохирч амнасаа алдсан. Эдгээр хоёр хэрэгт хоёуланд нь хамгаалалт хамгийн их хэрэгтэй байсан хүмүүс хамгаалагдаагүй билээ. Тийм ч учраас Teach You a Lesson драмыг хүмүүс ингэтлээ их хайрласан. Тэр кинонд хамгаалалт хэрэгтэй байсан хүмүүсийн өмнөөс багшийн эрхийг хамгаалах давчаа гарч ирэн шударга ёсыг тогтоодог. Үзэгчид үнийг хараад сэтгэл нь онгойдог. Гэвч яг тэр хэмжээний сэтгэл ханамж төрөх тусам бодит байдал улам гонигтай санагддаг. Учир нь бид бүгд нэг үннийг мэднэ. Тэр бүхэн зөвхөн телевизийн дэлгэцэн дээр л гардаг. Бодит амьдрал дээр хамгаалах ёстой хүмүүсийг хамгаалдаг, багшийн эрхийг хамгаалах тавчаа гэж байхгүй. Энэхүү хоёр хэрэг Солонгосын нийгэмд нэгэн хүнд асуултыг үлдээсэн юм. Эрх мэдэлтэй хүмүүс хариуцлагаас мултарч чаддаг бол бүх зовлон эцэст нь зөвхөн хүчгүй хүмүүс л үүрэх ёстой.